Hi guys, хоб болох болонгийнхаа цоо шинхэн дугаарт тавтай морил. Зэ манай халуухан, залуухан, эрч хүчтэй цоглог залуус анхаарал хандуулж байгаараа зөвхөн та нарт зориулсан маш гоё үйлчлэгийг би санал болгох гэж байна. Talkie Mobile гэд залуусч зориулсан өөрийн холбооны үйлчлэгээ цаашаа гарсан байна. Тэгээ та нар маань Talkie Mobile үйлчлэгэнд нэгдээд 55 та дугаараа авах юм бол Talkie Power Bank-а үнэгүй түрээслэх, за тэгээд YouTube free үзэх датаг бэлгэлэх юм байна. За тэгээд шинэ дугаарыг яаж авах вэ гэхээр Talkie application-ы mobile цэснээс ороод авах боломжтой. Тэгээд та нар өөрсдийнхөө утсандаа тохируулаад SIM ордгоо, Beat SIM ордгоо гэж те тэндээсээ сонгоод авах боломжтой. Тэгээ хэрүү Beat SIM-ийг авах бол та өөрт ойрхон байрлаж байгаа CU-гээс очиод авах боломжтой. Хэрэг дугаараа аль хэдийн авчихсан бол 30 хоногийн дата багцаар цэнэглээд нэмэлт ирэхээ аваарай. За тэгэд ийм гоё залуустад зориулсан үйлчлэгийг та нартай санал болголоо шүү. Guess Talkie Mobile-ийн 55 та дугаараа идэвхжүүлээд аваарай. За юу яцхан манайхаа ингээд та бүхэнтэйгээ бас нэгэн цоо шинхэн бичлэгээр уулзаж байгаадаа маш их баяртай байна. За тэгэхээр өнөөдөр хэдүүлээ маш сонирхолтой сэдвийн тухай ярих болно. За ямар ч миний хувьд бол айгүй сонирхолтой сэдв гэж бодож байгаа байхгүй юу. За тэгээ юу вэ гэхээр та бүхэн маань бас гарчгаас харж байгаа байх те. Selena Gomez-ийн царайны хувирлын талаар хэдүүлээ ярих гэж байна. За Selena Gomez бол үнэхээр одоо ойрын хэдэн жилүүдэд бол танигдахын аргагүй өөрчлөгдөд байгаа гэдгийг бол надаар хэлүүлдэггүй ихэнх хүмүүс мэдж байгаа байх гэж бодож байна. Надтай санал нийлэх байх гэж бодож байна. Тэгээд энэ талаар ч гэсэндээ гадуур маш их шүү гэж байна. За тэгээд нэрээ сонноос гэх юм бол Selena Gomez ойрд бүр үнэхээр маш их хейт үзэн ядалт. За тэгээд одоо доромжлол доог тохуг одоо аваад байгаа. Хүмүүсээр ингэж troll хүмүүсээр тэ интернетээр айгүй их доромжлуулж одоо шоолуулж байгаа. Тэгээд үнэхээр харамсалтай. За тэгээд би бол хизээч Selena Gomez-ийг ийм амар хейт авч байгааг бол өстой үнэхээр Selena-гийн карьерийн туршид харж байгаагүй. Ер нь бол ингээл хүмүүс чи айгүй Selena Gomez-ийн талд байдаг шүү дээ те. Ингээл янз бүр одоо Hailey Bieber-тэй ингээл янз бүрийн одоо асуудал гарахад гэтэйгээр Hailey Bieber-г өмөрдөг хүмүүс байдаг ч гэлээдээ нэг Selena-гийн фэнүүд нь арай илүү их болохоор те. Яагаад тэгэхээр Selena ч Hollywood industry-нд бүр багасаа гарч ирсэн. Тэгээд жоохон носоо ингээ бусдын үзэгчдийн нүдэн дээр байсан болохоор ингээ бүр жоохноосоо ахуулаад айгүй их фэнүүдтэй. Тэгээд тэд нар нь өссөөр агаад одоо ямар их фэнүүдтэй вүлээ. Тэгээд ядж байгаа нэг өөр индастринд байдаг учраас зөвхөн одоо хөгжмийн индастринд дуулаад явах биш. Одоо жүжиглдэг болохоор бас тэр нэг кино үзэх дуртай хүмүүсийн фэнүүд гэдэг ингээд арай өөр салбар зүгээр нэг Hollywood гэдээ биш те ингээд Hollywood дотроо зөндөө олон өөр салбарт ингээд оролцоод уран бүтээлийн хийгээ явдаг болохоор ингээд өөр фэнүүд айгүй ихтэй байдаг гэж би бол боддог байхгүй юу. Тийм ч учраас одоо Selena-гийн Instagram-ыг нь одоо жишээ нь харахад бол те маш их followersтай шүү дээ. Одоо 417 сая байсан санагдаж байна намайг өчтөрхөн шалгахад. Тэгээд дэлхийд дээрх хамгийн их followersтай эмэгтэй гэж одоо яригддаг байгаа. За тэгээд энэхүү байр сууриа бас эзлээд бас зөндөө удаж байгаа. Тэгээд тийм учраас одоо Hailey Bieber-тэй харьцуулахад бол те ингээд айгүй ингээд өмөөрөгддөг ч гэх юм уу те ингээд янз бүр энэ хоёрын хооронд нэг асуудал feud энэ төр дахиад ингээл гарч ирдэг шүү дээ. Бараг л жил болгоо ингээл шинэ feud гарч ирж байгаа аюу ядаргаатай те. Тэгэд тэр тоолон болгонд нь ингээд ер нь яг Hailey өмөрдөг хүмүүс байдаг ч гэсэндээ тэр хүмүүс нь одоо тоо хэмжээгээрээ айгу Selena-гийн фэнүүдээс бага учраас ингээд дарагдаад байдаг байсан байхгүй юу? Hailey-гийн фэнүүд. Тийм учраас ингээл Hailey лөө ингээл айгүй их доромжилсан одоо юмнууд ирдэг байсан бол тэгээ Selena лөө доромжилсан юмнууд ирдэг л байсан л да өмнө. Гэхдээ ингээд ratio-г нь харахад бол тэ ингээд Selena-гийн фэнүүд арай илүү учраас Selena одоо арай багаар доромжлогддог байсан гэх юм уу арай багаар ингээд хейтлэгддэг байсан. За тэгсэн чинь энэ удаа манайхаа oh my god би бүр хизээч харж байгаагүйгээр тийм амар хейтийг Selena Gomez авж байгаа одоо доромжллыг. Тэгэд юунаас болоод ийм доромжлол хейт аваад тахваа гэсэн чинь манайхаа ерөөсөө нэг тийм өөрийнх нь нэг хийсэн хэрэг мэрэг ч юм уу те ингээ өөрийнх нь гаргасан ааш зан үйлдэл ч юм уу те тийм зүйлээс болоод бол биш заяа. Өөрийнх нь гаднах үзмжээс болоод ингээд хүмүүсийн тоог тахуг доромжлыг хүртээд байгаа. За яг хөө тэгээ тэр нь бол ингээд цаашаага арай жоохон deep factorтай л байгаа л да хүмүүс зүгээр нэг гаднах үзмжээс нь болоод ингээд хейтлэн гэж байхгүй ойлгомжтой те. Зүгээр энэ Selena Gomez-ыг үзэн яддаг байсан хүмүүсийн одоо дөрөв нь олж өгж байгаа гэх юм одоо энэ хүү гаднах үзмж нарай жоохон
үзэн ядалтаа илэрхийлэхэд боломжтой яг тэр нэг боломж нь болж байгаа байхгүй юу. Тийм учраас одоо яг энэ дээр нь давмгаалаад байгаа гэсэн үг. За, яасмэ гэсэн чинь Selena Gomez 10 сарын 27-ны өдөр In the Dark гэдэг дууныхаа клипийг цацсан байгаа. За энэ дуу нь болохоор хэдийгээр одоо ингээд 10 сарын 27-ны өдөртөө 2025 онд гарч байгаа дуу боловч шинэ дуу бол биш. Урд нь аль үшээ 2018 онд рекорд хийгдчихсэн байсан. Студид ингээд бичлэгээ хийгдчихсэн байсан тийм дуу байгаа. Гэтэ одоо хүртэл ингээд цацагдаагүй байсан. Яагаад вэ гэхээр энэхүү дуу In the Dark гэдэг дуу нь болохоор өөрийнх нь гаргах гэж байсан Seven Heavens гэдэг альбомд нь орж исэн дуу. Гэхдээ тэр Seven Heavens гэдэг альбом чинь бол цацагдаагүй шүү дээ, та нар мэдж байгаа. Зүгээр шууд ингээд shelf хийчихсэн. Бүр ингээд цаашаага тавьчихсан гэсэн үг. Ингээд scratch хийгээд гаргахгүй гэдэг ингээд шийдчихсэн тийм альбом. Тэгээд Selena-гийн фэнүүд бол үнэхээр амар юу байдیں۔ Яг тэр тал дээр айгу гонхтой байдгийн байна лээ дээ. Ингээл яагаад Seven Heavens гарч ирэхгүй байгаа юм бэ? Seven Heavens-аа гаргачихвал та гэл айгу олон жилдээ ингээд Selena-аас гуйдаг. Тэгээд Selena ч гэсэндээ яг өнгөрсөн жил биш одоо энэ 2025 онд ч тэгээ саяхан шинэ альбом гаргасан байгаа. I Said I Love You First гэдэг Benny Blanco-тай хамтарсан альбом гаргасан байгаа. Тэгээд тэр альбомныхаа үеэр фэнүүдийнхаа хүсэлтийг сонсоод Seven Heavens гэдэг альбомныхаа бас зарим хэсэг дуунуудыг нь релиз хийсэн байгаа өөрийнхөө вебсайтн дээр. Тэг хүмүүс худалдаж авах боломжтой байсан. Тийм маягаар одоо ингэж сонсогчдтой фэнүүдтэй ингэж бэлэг барьсан гэсэн үг. Тэр Seven Heavens гэдэг альбомд орох байсан тиймэрхүү дуунууд нь ингэж гарч ирж байгаа юм. Тэгэд In the Dark гэдэг энэхүү дуу нь бол яг тэр Seven Heavens гэдэг альбомд нь орох ёстой байсан дуу юм байна лээ. Тэг яагаад одоо энэ дуу гаргаж байгаа вэ гэхээр шүү дээ тийм нахаа. Netflix-аар гардаг Nobody Wants This гэдэг тийм шоу одоо цуврал гэдэг юм байна лээ. Би бол мэдгүй үзэж байгаагүй. Тэр нэр энэ кинонд нь Kristen Bell тоглодог юм байна лээ. Тэгээд Kristen Bell бол миний бас айгүй хайртай жүжигчдийн нэг. Тэгээд Kristen Bell тоглодог юм цуврал гэдэг юм лээ. Би бол мэдгүй. Тэгээд ямар ч сан эхнийхэн сизон бол аливаа гарчихсан. Одоо ингээ 2 дахь сизон гарах гэж байгаа юм байна л да тий. Тэгээд тийм учраас энэ 2 дугаар сизонд нь зориулагдаад одоо баг энэ цувралын OST гэж яригддаг. Тэгээ soundtrack гэсэн үг. Киноных нь дуу болж ингэж In the Dark гэдэг дуу гарч байгаа юм байна. За тэгээ яагаад ингэж энэ 10 сарын 27-нд энэ дуу гараад ирсэн чинь ингээ хүмүүс үзээ ядаад Selena-г ингэ дормшоод онсон бэ гэхээр тэр клипэн дээр нь Selena-г амар ugly харагдчихээн гэдэг байгаа байхгүй юу? Амар царамтай харагдчихээн. Бүр ингэж яага хийж байгаа вэ? Наад царайгаа бүр өстө хайрын царайг алаа хийж байгаа. Одоо наад plastic surgery болооч ээ, наад filler болооч ээ, наад botox болооч ээ, наад царай мэрэж одоо юу вэ гэд бүр нийтээрээ олон нийтээрээ ингэж бүр массаараа Selena Gomez-ыг дөрмжилж байгаа. Тэгээ одоо ингэж Selena-гийн фэнүүд нь бүр ингэж Selena-г өмөрөх аврах аргагүй болоод байгаа байхгүй юу? Бүр ингэж үнэхээр дарагдаад байгаа гэсэн үг. Одоо ийм ярьж байгаа хүмүүсийн дарагдаад байгаа. Тэгээд тэр өдрөөс ахуулаад л яг энэхүү клип нь гарсан өдрөөс ахуулаад л шүү дээ манайхаа та нар ингээ TikTok руу орох юм бол oh my god иймэрхүү тухай бичигдэж байгаа амар олон бичлэгүүд байсан. За тэгээ хамгийн гол нь юу гэж одоо TikTok ч нэг саяхан шинэ апдейттэй болчихсон шүү дээ. Одоо нэг 4-5 сарын өмнөөс эхлүүлээд нэг шинэ апдейт гарчихсан. Тэр нь болохоор зураг комент хэсэг дээр тавьж болдог болчихсон. Одоо зургаар ингэж комент бичиж болдог болчихсон гэсэн үг. Тэгэнгүүт хүмүүс яаж байгаа вэ гэхээр яг Selena-гийн энэхүү In the Dark гэдэг дууныхын клипнийхэн үед жоохон эвгүй гарцсан, өнцөгтэй гарцсан ч юм уу яг игзэгтэй үед нь ингээд поз хийж агаад зогсоож агаад зургийг нь ингэж аваад скриншот хийгээд ингэж аваад тэрийг нь тавьж байгаа. Тэгж одоо комент нэр дээр тавиад байгаа байхгүй юу? Бүр яг нэг игзэгтэй үед нь те. За яг Selena Gomez бол тэр клипэн дээр яалтчгүй жоохон зарим хэсгүүдээр жоохон эвгүй харагдчихсны хувьд бол харагдчихсэн жоохон царайнд нэр яаж хавыг гэмээр ингэж харагдчихсан хэсгүүд бол байгаа. Гэхдээ хүмүүсийн хийж байгаа нь болохоор бүр ингэж албаар игзэгтэй үед нь ингэж поз хийж ингэж гаргадаг. Ингээ авдаг заяа. Тэгэд ямар ч хүн ингэж ярьж явах үедтэй манайхаа ингэж одоо бичлэгэн дээр одоо би ингэ ярьж явах үед ч юм уу. За эсвэл ингээ хүн зүгээр алхаа явж явахт ч юм уу, яаж явахт ч үе байсан хамаагүй те. Яг нэг игзэгтэй үед нь ингээд юу яхад одоо нэг жоохон нүдэ ингэж яхад ч юм уу те ингээд позлж явах үед ч юм уу те айгу тэнийг сонин царай мараатай гараа штэ би бол нэг сайн мэдчих жоохгүй намайг нэг хүн би нэг 100 ярьжсэн санагдаад байна. Намайг нэг хүн юун дээрээ нэг Facebook-ны групп дээр
муула бичсэн байсан би танарт хэлжсэн да. Тэгсэн чинь тэр хүн бүр ингээ яг намайг ингээ миний нэг бичлэгнээс би нүд мүдээ ингэчихсэн ингээ нэг жоохон roll хийж байгаа ч юм уу яаж байгаа ч ингээд муухай харж марчсан яг тэр экзэгтэй үед бүр ингээд бүр тааруулж байгаа цогсоож байгаад ингээд зураг мөрөг авсан байгаа байхгүй. Тэгэхээр яаж ч хүн болгонд те ингээд экзэгтэй үед нь зогсоох юм бол эвгүй өнцөг ч юм уу эвгүй зүйлүүд царай мэрэ гарч ирнэ. Тэгээ тиймэрхүү яг эзэгтэй үед нь ингэж авсан тиймэрхүү зургуудыг айгүйх ингэж хүмүүс шеэр хийж байгаа. За түүнээс гадна тэгэж эзэгтэй үед нь авсан зургуудыг бүр зүгээр тэр чигээр нь тавихгүй бүр илүү ингээ фотошопоор янзлаад илүү улам одоо тэр эвгүй фичернүүдийг нь илүү хурц тод олгож харагдуулаад амар тийм сонир зургуудыг ингэж бүр ингэж хаасайгуу цацж байгаа манайхан заа. Oh my god. Үүнээс гадна In the Dark гэд энэхүү дууныхын клипнийхэн үеэр хавгцсан эвгүй зургуудыг хүмүүс цацгаас гадна өөр бас нэг ярилцлагууд дээр ч юм уу ойрын хэдэн жилүүдэд те өөр ярилцлагууд дээр ч юм уу ивентүүд дээр ингээ очиод байж байгаа үед нь авчихсан эвгүй зургуудыг бас ингэж шеэр хийж байгаа эсвэл Photoshop хийж агаад бүр ингээ шеэр хийж байгаа заяа. Одоо жишээ нь гэх юм бол өнгөрсөн жил санагдаж 2024 он санагдаж байгаа байхгүй юу? Одоо Лондонд нэг одоо ивент дээр очичихсан байсан. Тэгсэн чинь яг тэр үед нь Лондонд амар хүйтэн байсан гिजिлээ би өөрөө мэддэг юм шигтэй би бүр яг тэр үед нь Лондонд байсан юм шиг те би Лондонд яг тэр үед амар хүйтэн байсан байхгүй юу. За Лондонд яг тэр үед амар хүйтэн байсан гэх хүмүүс ярьжсэн. Тэгсэн чинь нөгөө нэг ивент дээр очиж байгаа юм чинь яг гадаа болж байгаа нөгөө нэг улаан авсных нь ёслолно. Тэнгүүд яг нөгөө плач өмсөл ингээл очиж байгаа шүү дээ. Тэнгүүд айгу даарад тэгээ нөгөө нэг хүнтэй сурвалжлагчид ингээ ярьцлага өгж байхдаа яг пальтогоо өмссөн л байгаа юм л да. Гэхдээ бүр ингээл даараалга нь харагдаж байгаа байхгүй. Тэгэл гэл ингэж мэнгэлтэй ингээл толгоо ингээл тэгэд ингэж яхад сонь царайтай байх үед нь ингээ зургийг нь авчиж байгаа байхгүй юу. Зургийг ингээд авчихсан. Тэг яг хажуу талаас нь гарчихсан нөө side profile хүмүүс заримдаа ингээд өөрсдийнх нь уртлынхаа ингээд царайтай дуртай байдаг мөртлөө ингээд хажуу талынхаас гардаг одоо side profile гэж ярьдаг шүү дээ. Хажуугийнхаа өнцөг хүмүүс нэг дургу байдаг шүү дээ. Яг тийм байх үед нь ингэсэн байх үед нь ингээд авчихсан хажуунаас нь тэгээ нэг жоохон шамбис харагдаж байгаа байхгүй ингээд нэг бүр цохио айц юм шиг нэг шамбицсан нэг тийм харагдаж байгаа зураг байгаа юм. Тэр мэрийг ингээл цацаалстай амар юм болж байгаа заяа. За тэгэл угаасаа ойлгомжтой те. Hailey Bieber-ийн фэнүүд чинь бас ингээл Hailey-тэй харьцуулаад л те. Одоо Hailey-гийн одоо айгуу гоё ингээл те. Улаасны яслэмсэлтэр очил янз бүрийн ивентүүдээр очиод те ингээл байж байгаа тиймэрхүү бичлэгнүүдийн доор Selena Gomez-ийг ингээл яг тэр амар зургуудыг ингээд тавьчихдаг заяа хүмүүс. Ингээд харьцуулж байгаа байхгүй харалта Hailey Carr энэ аимшигын царайтай Selena Carr гэж байгаа юм шиг тий. Тэгэл бөө нэг иймэрхүү юмнууд ингээд хаасайгуу TikTok-оор явж байгаа. Ганц TikTok ч гэхгүй манайхаа тэгээд Selena Gomez-ийн царай яаж хавэ? Selena Gomez-ийн одоо бүр ингээд plastic surgery арай хэтэрлээ бүр ингээд танигдахын аргагүй боллоо гэсэн иймэрхүү форумнууд Reddit дээр дүүрэн байна лээ. Түүнээс гадна X дээр тэ Twitter дээр амирх бичигдэж байгаа. Тэгэл thread энэ гэж хаасаагүй л одоо иймэрхүү мэдээллүүд явж байна. Түүнээс гадна иймэрхүү одоо тэ том одоо gossip ярддаг, pop culture ярддаг YouTube руу хүртэл ингээл тэ YouTube руу болон иймэрхүү media outlet-ууд ч гэсэндээ айгуух бичлэг хийж ийн айгуух одоо нийтлэн тэр энэ талаар бичиж байгаа. Та нар тэр бичлэгийг нэрээ үзсэн үү? In the Dark гэдэг клипийг нь би бол яг цацагдсан үед нь шууд үзсэн. Тэгээ анх харж байхад л надад ямар гоё юм бэ гэж би бол бодсон байхгүй айгүй гоё байна гэж харсан. Тэгтээ яг хуу яалтчгүй л ингээл надад ажиглагдаад л байгаа юм л да те ингээд л нэг хүн харахад те нэрээ царай нь жоохон яачхаа вэ гэмээр те тиймэрхүү бодлууд бол байсан. Гэхдээ ер нь бол яг юу н дуу нь бол үнэхээр надад таалагдсан. Үнэхээр гоё дуу байсан. Тэгээд нэр 2018 онд яг нэг record хийж байх үедээ яг энэ дууга одоо өөрийнхөө vocal coachтэйгээ дууныхаа одоо хоолойныхаа дасгалжуулагчтайгаа ингээ хамт ингээд студид суугаад одоо юу яаж байгаа дууга бичиж байгаа үеийнхэн бичлэг нь бас ингээд цацагдсан байгаа. Тэгэл ингээл ваа тэгэж бигээл заа. Тэгээд тийм бичлэг бас цацагдсан байна лээ. 1 2 Тэгээд дууны хувьд бол үнэхээр таалагдсан. Тэгээд клипэн ч гэсэндээ айгуу тийм гоё Barry vibe-ийг уулна өгчсэн байхгүй нэг ер нь угаасаа та нар ингээд сонслоо дууных нь нэр нь In the Dark гэж байгаа шүү дээ. Тийм учраас ингээд ер нь жоохон тэр чигээр vibe нь амар харвцснууд өмссөн. Тэгээд нэг тийм одоо Barry нэг тийм ирч хүчтэй нэг тийм халуухан одоо тийм Matrix шиг тийм эмхтэйгийн тийм одоо vibe-ийг харуулсан байгаа хгүй. Тэгэд энэ бас айгуу онцлогтой манайхаа
Selena Gomez-ийн Revival гэдэг альбом байдаг те. Тэрхүү альбом нь 2015 онд гарч ирсэн байгаа. Тэгэхээр одоо ингээд энэхүү альбомных нь 10 жилийн тохиож байгаа байхгүй юу? Revival album нь бол ихэнх хүмүүс бол те Selena Gomez-ийн хамгийн шилдэг альбом байсан гэж боддог. Тэгээ энэ альбомных нь үеэр айгүй амар мундаг одоо хит болсон дууд нь гарч ирж байсан. Одоо чинь Same Old Love Band. За тэгэл Hands to Myself. And I'm trying, but I can't keep my hands to myself. Good for You. I just wanna look good for you. Kill 'Em with Kindness. Put down the weapons you fight with and kill 'em with kindness. Тэгээ иймэрхүү дуунууд гарч ирсэн үе яг тэр альбом нь байгаа. Миний саяны одоо дурдсан дуунууд гэхэд та нар хэрүү мэдэх бол те vibe нь ямар байдаг вэ? Бас нэг тийм халуухан sexy, бас нэг тийм bari, тиймэрхүү одоо vibeтай дуунууд байдаг шүү дээ те. Тэгээд яг тэрийгээ ингэж channel хийсэн тийм дуу аахгүй In the Dark гэдэг нь. Giving you love, keep giving you love, never giving you up. За тэгээд ер нь Selena-гийн царай нь яаж тэгэж те энэ бичлэгэн дээр энэ клипэн дээр тэгэж амар өөр харагдаад байгаа вэ гэхээр ч те ер нь Selena Gomez чинь бүр ингээ багаасаа жоохон байхаасаа бүр ингээ naturally гэсэн үгтэй бүр ингээ төрөлхийн бүрэн царайтай эмэгтэй. Та нар бол мэдж байгаа бах те бүрэн царайтай авах яг наад шиг. Ер нь би сандаг байхгүй ингээл би намайг жоохон байхад ингээ Selena Gomez амар од байсан шүү дээ те. Одоо ч гэсэндээ амар одолтой. Гэтэ ер нь ингээл яг нөгөө Disney-гийн star гэлтэй ингээл янз бүрийн тиймэрхүү хүүхдүүдийн шоумон ингэж багасаа тоглолтоо байсан. Squint and run. No, I don't run. Ер нь яг тухайн үед өсвөр насны хүүхдүүд бол тест амар Selena Gomez ингэ шүтдэг байсан шүү дээ. Би тэгээд яг тэр жоохон байсан үеийнхаа ингээд бодлыг бодоод байгаа байхгүй юу? Одоо санаад байгаа байхгүй юу? Юу вэ гэхээр Selena Gomez ямар амар бүргийн царайтай юм бэ гэж би дотор боддог байсан. Жоохон бахта. Окей. Тэгээд угаасаа тэрүүгээр ингээл баахан бичигддэг байсан. Round face beauty гэдэг юм уу? Тиймэрхүү ингээд гарчиг мачигтай юмнууд айгүйх тухайн үед нийтлүүд бичигддэг байсан. Тэгээд та нар угаасаа харахад бол те ийм бүргийн царайтай. За тэгээд cheek нь одоо энэ хацар нь гэсэн үгтэй. Яг ийм одоо full cheeks гэж ярьж байгаа. Одоо манай монголоор бол булцгар хацар. Тэгээ яг ийм булцгар хазар. За тэгээд энэ cheekbone нь болохоор монголоор энийг юу гэдэг вэ? Шанаа гэдэг лөө. Мөн үү биш үү? Шанаа чинь энэ энэ чинь таашаа тий. Энэ чинь шанаа. За мөн үү биш үү? Та нар комент бичүүлдэгээрээ за би зөв ярьж байна уу? Буруу ярьж байна уу? Энэхүү cheekbone нь болохоор айгуу тийм дээшээгээ гэх юм уу? Айгуу тийм дээр байдаг. Гэхдээ тэр нь айгуу тийм одоо prominent буюу айгуу тийм сүртэй ингээд cheekbone нь амар тат ингээд так гэсэн тэгж харагддаггүй те ингээд ягдгүй хацар нь болцохоор учраас тэр нь ингээд илүү харагддаг гэсэн үг. За түүнээс гадна одоо энэ jawline нь те одоо энэ хүү ирүүний одоо энэ ясагаа шүү дээ. Тэгээ ирүүнийх нь энэ хэсэг нь болохоор тэгж зарим хүмүүсээ болохоор бүр ингээд амар харагддаг шүү дээ. Jawline баг ингээд ясна ингээд баг хүнийг зүсэж алах гэж байгаа юм шиг ингээд ясна гэл харагдаж марагдаад. Тэ одоо манай Азууд чинь нэр V-line гэл амар зэрэг хүсэн мөрөөддөг те. Ингээл та бүр ирүүн ингээ шүүйсэн те ингээл так гэл те. Team jawline байхгүй Selena-гийн хувьд бол naturally яг төрөлх юм бол team jawline байхгүй. Айгу team soft jawline гэж ярьдаг. Team амар ингээд team ирүүн ингэж амар харагдаад байдаггүй. Айгу team зөөлөн одоо jawline гэсэн үг. Ер нь нэг team царайтай хүн. Төрөлхийн ер нь team одоо царай үстэй хүн байхгүй те shapeтэй хүн. За тэгээд энэний эсрэг гэдэг юм бол те одоо энэ round face, full cheeks те ийм болцгор хацар мацрын эсрэг дүр төрх гэдэг юм бол gaunt look байгаа те. Угсаа ойлгомжтой. Gaunt look гэдэг нь болохоор gaunt гэдэг чинь юу гэсэн үг юм гэхээр баг ингээд одоо юу гэж хэлэх юм бэ? Одоо өөсөж өгөх гэж байгаа юм шиг. Тэгээ бүр ингээд хүмүүс Монголд тэгж ярьдаг шүү дээ. Бүр шоронгийн харагдал шиг хоол иддэггүй машинс та бүр өөсөж өгөх гэж байгаа юм шиг харагдаж штэ гэж ярьдаг те. Ер нь team look гэсэн үг. Бүр ингээд snatched. Бүр ингээд snatched. За бүр үнэхээр шүүсэн зөө ингээд царай мараад та үнэн шүүсэн те. Хамаг ингээд яс масан ток гэж гарч мараалтай яста. Энэ cheekbone нь ток гэж гараад л энэ jawline гэлста баг зүсэж алах гэж байгаа юм шиг ингэж гарч манаа л те. Тэгээд энэ cheek make бол ингэ байхгүй штэ. Бүр ингэ сорчихсан юм шиг те дотгош байгаа юм шиг тэгж харагдаж марагддаг. Team look-ыг бол gaunt look гэдэг юм. За gaunt look бол яг Hollywood-ийн industry-нд бол яг 2000 оны эхээр те
early 2000s олстой үнэхээр амар hot байдаг байсан. Халуухан одоо тэг хүмүүсийн хүсэмжит look байсан. Бүр амар туранхай гэлтэй тэгэл хүмүүс айгүйх low rise skinny jeans-нууд өмсдөг шүү дээ. Бүр low rise гэнгээр бүр баран гэлтэй доошогоо бүр нэлээд доошогоо судалдаа тийм jeans мэсэг өмсдөг байсан. Тэгэл ер нь амар тийм model look-нуудыг хүмүүс амар хүсэмжилдэг байсан. За тэгээд түүний дараагаар бол нэг 2013-аас те за 2010 гэдээ баг хэлчихэд болох байх. За арай 10 арай эртдэх юм байна. Нэг 2012-оос за нэг 2016, 17, 18 үеүүдээр бол ингээд арай Hollywood industry-гийн хүмүүсийн одуудын одоо хүсэл мөрөөдлөнтэй ямар шуган харагдах вэ гэдэг хүсэл мөрөөдөл бол арай жоохон өөрчлөгдөж эхэлсэн, хүсэмжит локод нь өөрчлөгдөж эхэлсэн. Энэ үеэр болохоор арай тийм бүх юмнууд нь бараг л том те бөксөнч том, ташаанч том, гуйнч том, нэг тийм thick гэж ярьдаг те. За тэгэл curvy, хөхөнч том, урал муруулч гэсэндээ гэл тэгсэндээ ингээл энийг урал том гэл тэгж ярихаар би тэр хошин шог амар бодчиход байдаг байхгүй. Ариун хаа гэдэг биш ээ тэр чинь өөр штэ тэр чинь өөр хошин шог. Шинжилгээний ариунгуу гарчлаа. Торт авчраарэ. Аглуу ягаа нэг эмхтэй болол те. Ихчээ би өстө нэг юм хэлэх чухал тэгэл гоё гэ морио ягаа явж захта те. Моринч томруултаа өөрөч томруултаа ингээл яг тэгдэг шүү те. Морин томруултаа өөрөө томруултаа. Яг л тийм одоо хүсэмж тиймтэй болсон шүү дээ хүмүүс чинь ингээл том муруултаа. Тэгэл тийм учраас нэг lip injection гэдэг юмнууд чинь яг тэр үеэр эхэлж ийсэн те. Gaunt look гэхээсээ илүү нэг тиймэрхүү дүр төрхөнд ингээ хүмүүс дуртай болж эхэлсэн яг Hollywood-ийн хүмүүс. За Hollywood хүмүүс тэгээд хийгээд эхлэнгүүт жирийн хүмүүс ч гэсэндээ дуурайж эхэлдэг шүү дээ те. За тэгэж модонд орж исэн. За одоо манайхаа gaunt look-ууд буцаж эргэж ирж байгаа. Одоо хүмүүс буцаад ингээд бүр өстө туранхаа gaunt-тэй өстө бүр ингээд шүүсэн snatch team look-уудыг хүсэж эхэлдэг болсон байгаа. Тэгээд тийм тэр нь бол угаасаа айгүй ил тод харагдаж байгаа. Яг бол бидний одоо сайн мэддэг энэ Hollywood-д одоо чинь яг тийм бодоод хувираад эхэлсэн. Одоо чинь гэх юм бол манайхаа за нэрэ gaunt look-ийн яг нэг тод жишээ чинь бол Bella Hadid таахгүй юу? Bella Hadid чи угаасаа бүр ингээд яг тийм gaunt lookтэй шүү дээ. Өстой яг Selena-гийн эсрэг дүр төрх гэх юм бол яг Bella Hadid таахгүй юу? Тэгээ бүр амар ингээд ясмас ингээд гарсантай та нар бол Bella Hadid-ийг ямар харагддгийг мэдж байгаа. Bella Hadid байна. Үүнээс гадна Jenna Ortega ч гэсэндээ те жүжигчин Jenna Ortega ч гэсэндээ бүр яг тийм gaunt lookтэй шүү дээ. Бүр ингээд ясмас гарсан. За гэхдээ нэрээ манайхаа Bella Hadid та нар мэдэх үү? Бүр дээр үед за бүр дээр үүдэн ч юм бэ те. Зүгээр яг карьерийнхаа ихэнх үед modeling карьераа эхлүүлж авах үедээ та нар Беллагийн царайг харах юм бол одоо тинейжер байх үеийнхэн царайг гэсэн үг те. Өсвөр насндаа байх үеийнхэн царайг харах юм бол бас ер нь Gigi Hadid тэр хуцараатай байсан. Gigi Hadid чинь одоо Bella Hadidтэй харьцуулахад арай өөр шүү дээ те. Bella Hadid айгүй gaunt lookтэй бол Bella Hadid болохоор жоохон тийм full cheekтэй байдаг. Тэ жоохон чуть round faceтэй. Bella Hadid болохоор шал ондоо тий. Гэхдээ та нар яг Bella Hadid-ийн одоо early career-ийн үеийнхэн зургнуудыг харах юм бол яг Gigi-тэй адилхан жоохон тийм одоо энэ хацар жоохон тийм помбосон байдаг байсан. Айгу тийм full cheek энтертэй байдаг байсан. Тэгээд тэрнээс нь болоод хүмүүс Bella Hadid-ийг ингээд мис сасалд орсон гэж ярьдаг. Гэхдээ тэр чинь бас заавал мис саслын аргаар биш ингээд амар одоо бүр өстө амар хоолны дэглэмээр тураал те тэгэхэд бол ингээ бас хийж болно. Гэхдээ бас жоохон ч гэсэндээ одоо fat transfer хийлгсэн байх боломжтой. Хацарнаасаа өөхөө одоо ингээ жоохон соруулж авуулаад дотгошоо хонгоолгодог болгосон байж магадгүй. Гэхдээ зүгээр тураад ч гэсэн байж магадгүй. За одоо ингээд бүр яг тийм gaunt lookтэй болоод байгаа хүмүүсийг дурдах юм бол та нар мэдж байгаа бах. Miley Cyrus чинь бас л Selena Gomez-тэй адилхан ер нь жоохон тийм full cheek энтертэй те нэлээд жоохон бас rounder whole face-тэй байдаг байсан. Тэгсэн чи одоо та нар бол Miley Cyrus-ыг ямар харагдаж байгааг мэдж байгаа бах. Амар ингээ шүүчгсэн байгаа. Ингээ хамаг одоо яг миний түрүүний хэлсэн шиг ясмас нь ингээ том байгаа гарчихсан те. Ер нь бол ингээ Miley Cyrus танигдахын аргагүй болчихсон байгаа. Яаж байгаа тэгээд айгүй амар өөртөө зохицохгүй veneer хийгээ хайчихсан. Би одоо энэ одуудыг veneer хийхээ болоосоо гэж бодоод байгаа. Бүр ингээд өөртөө сайхан шүдэрэ байхгүй те veneer бүр амар тэнийг харагдуулдаг байхгүй те. Та нар харж байгаа Miley Cyrus-ыг нэг тийм хүмүүс ингээд тэрэгөөрөн шалгадаг одоо бүр ингээд адууны шүд аваад тавьсан юм шиг гээд яг тийм ингээд амаа баг хаач чадахгүй юм чинь. Харсан тэрийг бүр ингээд амаа жимэж чадахгүй ингээд шидэн ингээд гараад байгаа байхгүй. Бас Selena Gomez
Selena Gomez veneer хийлгээд бас яг тийм болчихсон. Түүнээс гадна Dove Cameron бас байна. Бас л ер нь жоохон тийм full chick энтертэй байдаг байсан чи одоо бас ингээд шүүгээд хацран доош татгшаа хонхож энтер ордог болчихсон заяа. За түүнээс гадна Jennifer Lawrence ч гэсэн байна. Jennifer Lawrence бас л яг нэг acting industry-нд орж ирж байхдаа бас тийм full chickтэй тиймэрхүү байсан. Тэгсэн чи одоо бас л ингээд шүүгээл баг хацар нэг хохож ордог яс масна айгу тэгж илүү хурц тод харагддаг болсон байна лээ. Тэг гих мэдчихлээ. Одоо тэгэл Ariana Grande байна. Тэг манайха Ariana Grande-гийн тухай би айгу ярьж байгаа. Гэхдээ Ariana Grande ингэж Miss Saslin аргаар тэгсэн гэхээсээ илүүтэйгээр зүгээр л амар турчсан. Тийм болохоор тэгж ясмас амар харагдаад байгаа байхгүй. Тэгээд би саяхан нэг бичлэг үзээхгүй TikTok дээр бичлэг гараад ирсэн. Тэгээд нэг Ariana Grande-гийн нэлээд олон жилийн өмнөх үеийнх нь одоо ярьж байгаа бичлэгийг одоо үеийнх нь бичлэгтэй харьцуулсан байхгүй. Тэгээд би бүр ингээ нүдэндээ итгэх хүү ямар амар өөрчлөлттэй вэ гэдэг ингээ яг харьцуулаад харахаас та амар өөрчлөгдсөн харагдаж байгаа байхгүй. Яг нэг амар high ponytail хийгээл нэг жоохон ингээ хар арьстай хүн шиг болж үжилгээл те. Oh my god гэж ярьж мэрдэг байсан үедээ on the Royal Academy of Dramatic Arts. I'm like, bitch, that's my cookie, that's my juice, okay? Come on, kill me, get your ass in here. Тэр үеийнх нь Ariana Grande-г харьцуулахад бол ингээ яг full chick-тэй харагдаж байгаа байхгүй хацар масар нь бас ингээ жоохон тэ байгаа. Тэгээ одоо харсан чинь бол ёо бүр тэ тахын аргагүй өстой жинхэнэ хамаг ясмасна гараад бүх юмнийх нь ясмасна гэж гараад тийм болсон байна лээ. Тэгээ гих мэдчлэн манайхаа маш олон одууд бол ингээд айгүй амар өөрчлөгдөд gaunt look-ийг илүү их ингээд хүсэмжилдэг болсон. За тэрний нэгэн Selena Gomez байгаа юм аа. Selena Gomez үнэхээр л яг тэр gaunt look-ийн араас явж байгаа юм шиг байгаа байхгүй юу. Тэгээд яг тэр нь бол энэ хүү In the Dark гэдэг клипнэр амар харагддаг. Ядж байгаа дээ нэг зарим хэсэгдэр ингэж дуулж малаад байгаа хгүй ингээд дээд өнгөр дуулахтаа яг ингэж дээшээгээ болонгууд хүзүүнийх нь дээр ясмаснаа айгу амар харагдаад түүнээс гадна хүзүүнийх нь ингээл энэ тэнд жоохон үрчлээ байгаад ч юм уу тэр мэрийг ингээ хүмүүс бас айгуух яриад байгаа хгүй хүзүүнийх нь яг тэр үрчлээ ингээ хүмүүс айгуух ярьж доош нь хийгээд байгаа. Хүй манайха үс арчилгаа, гоо сайхан, эрүүл мэнд гэд хүнд хэрэгцээтэй бүх зүйлүүдийг худалдаалдаг Wellbe Shopee маань Black Friday sale эхэлж байгаа юм байна. Яг хэднээс хэдний өдрүүдэд энэхүү Black Friday sale нь явагдах вэ гэхээр 11 сарын 20-оос 25-ны өдрүүдийн хооронд энэхүү sale нь явагдах юм байна. За тэгээд та нар хэдэн хувийн хямдралтай байгаа гэж бодож байна? Гоо сайхан эрүүл мэнд үс арчилгаа гэд бүх бүтээгдэхүүнүүд дээр 20-60% хямдралыг зарлана гэж боддоо. Тэгээ энэ дунд нь нэрээ миний хэрэгэлдэг OPI брендийн хумсны бүтээгдэхүүнүүд ч гэсэндээ хямдарч байгаа юм байна лээ. Хэрэг та нар маань миний Instagram дээр хийсэн reel-ийг үзсэн бол мэдчихэж байгаа бох би OPI брендийн хумсны одоо cuticle oil bonding serum энэ хэрэглэж эхэлсэн байгаа. Миний хэрэгэлдэг bond building serum нь болохоор 50% хямдарч байгаа юм байна. Тэгээ cuticle oil нь болохоор 20%. За тэгээд өнгөтэй хумсны тэжээлүүд нь болохоор 30% хямдарч байгаа юм байна шүү. За тэгээд та нар маань Wellbe Shop гэмээр рүү ороод худалдаа авалтаа хийгээд энэхүү хямдралуудыг эзлэх боломжтой. Түүнээс гадна Shangri-La, Central Mall за мөн Sila центрийн 2-5-т байрлаж байгаа энэхүү үндсэн салбаруудаас нь очоод худалдаа авалтаа хийгээд энэхүү хямдралуудыг хүртэх боломжтой юм байна шүү. За манайха Wellbe Shop дээр ийм гайхалтай Black Friday хямдрал явагдаж байгаа дээр нь яг өөртөө хэрэгцээтэй зүйлсүүдээ хямдралтай үнээр аваад амжаарай. За тэгээд би энэ бичлэгээ хийх гээд манайха ер нь ингээд Selena Gomez-ийн царай одоо яаж өөрчлөгдсөн бэ энэ карьерийнхаа туршид гэдэг зүйлийг нь харах гад бүр Selena Gomez-ийн 2002 оноос ахуулаад ингээ 2002 онд анх Selena Gomez нэг Barney and Friends гэдэг хүүхдэд зориулсан шоунд 10 настай байхдаа ороод тэгж одоо олонд танигдж эхэлсэн байгаа шүү дээ. Тэр үеэс бүр 2002 оноос хойш ингээд бүр хийжсэн дуунууд, клипүүдийг нь, бичлэгүүдийг нь, за тэгэл кинонуудыг нь ингээл бүгдийг нь ингээд хараад явлаа. Ерөн царай нь яаж өөрчлөгдсөн бэ гэд тэгэхэд бол яг уу миний харж байгаагаар бол нэг 2018 он 19 он хүртэл бол Selena Gomez-ийн царай мараа бол тэгж нэг амар өөрчлөгдөөгүй юм байна лээ. Ерөөсөө тийм сүртэй өөрчлөлтүүд drastic change-ууд бол харагдаагүй. За яг угаасаа жоохон хүүхэд одоо яг олны өмнө те нүдэн дээр гарч ирээ жоохон хүүхэд байж байгаад ингээд хүмүүс нүдэн дээр өсөөд ингээд явхаар
жоохон өөрчлөлт бол харагдах нь ойлгомжтой. Тэгээ яагаад вэ гэх юм бол энэ чинь хүүхэд өсөж байгаа юм чинь тэгээ өсвөр насндаа очиод тэгээд одоо puberty энэ төр явагдаад арай өөр болно. Тэгээ яг нас бие төрсөн үедээ арай өөр царай мараа өөр болно гэх мэтчлээ одоо хүний царайч яг жоохон байх үеийн чигээ байдаггүй шүү дээ. Тийм өөрчлөлтүүдийг бол харж болохоос биш. Ер нь яг 2019 он хүртэл бол нэг тийм амар хүү наачс та мэсэл хэлчихсэн биш үү гэсэн тийм юм бол ингээд ерөөсөө харагдахгүй байхгүй. Яг л тэр round face-тэйгээ яг л тэр байдгаараа байгаа байхгүй. Тэгэд Selena Gomez-ийн одоо ингээд харахад бол хамгийн их өөрчлөгдсөн зүйлүүд нь юу байгаа вэ гэхээр манайхаа яалтчгүй тэр царайных нь хэлбэр байгаа энэ заяа. Яг тэр round face нь бол ингээд алга болчихсон. Тэгээд яаж алга болгосон бэ гэхээр шүү дээ тэр хацар нь тэ одоо ингэж булцгаар байдагаас одоо full cheeks нь алга болоод бүр ингээд дотгошоогоо ороод тэгээд би түрүүн хэлсэндээ ингээд Selena Gomez-ийн энэ cheekbones нь айгу high дээшээгээ мөртлөө ерөөсөө тэгэж айгу prominent харагддаггүй. Ингээд томбож төвж харагддаггүй. Хацрандаа дарагдчихад байдаг гэдтэй. Гэтэл одоо бол бүр яг эсрэгээр хацар нь байхгүй болчихсон. Тэгээ энэ high cheekbones нь одоо энэ cheekbones нь арай илүү ингэж харагддаг, ингэж prominent ингэж харагддаг гэсэн үг заяа. За тэгээд ирүүн бол яалтчгүй маш өөрчлөлттэй харагдчихсан. Ингээд soft jawline байхгүй болчихсон заяа. Зөөлөн харагддаг jawline байхгүй, jawline айгу амар харагддаг болчихсон. Тэгээ ирүүн бүр ингээд шүүж харагддаг. Яг нэг манай Азиудын хүсэж хүлээдэг юм шиг тэгээ тийм V-line гэдэг байгаа юм шиг тийм бүр ингээд шүүсэн ингэсэн үзүүртэй юм шиг тийм ирүүтэй болсон байна лээ. За тэгээд ойлгомжтой veneer шүд бол хэлгсэн байгаа. Шүдийг бол яг 19 оны үеэр хэлгсэн байгаа аахгүй юу? Яг хүмүүс бол тэгэж ярьж илээ. Гадуур тэр бол угаасаа ойлгомжтой байгаа. Тэгээд шүд нь бол үнэхээр манайхан би бол ингээд амар харамсдаг заяа ингээд одуудыг зүгээр сайхан байгаа шүдтэй одууд ингээд ийм винер хийгээд байхад би аюу амар харамсдаг. Амар хурамж харагддээ шүү дээ. Бүр ингээд цав цагаан бүр ингээд амар бараг нүд цохолмоор цагаан тэг хинч юм тийм шүдтэй байдаггүй л ахгүй тэг хэдийгээр ингээл хүмүүс шүдэ амар арчилдаг ч гэсэндээ те тийм амар ингээд нүд гялбан цагаан бол байдаггүй одоо чинь манай эгч заяа манайхаа амар шүдэндээ ингээд анхаарал хандуулдаг ахгүй тэг бүр ингээд амар их нөгөө цайруулах мариулах бүтээгдэхүүн нөгөө crest center гэлээдэг шүү дээ. Юу нэ сормос юм уу юу юм бэ нэг нүд рүү юм орчих. Ингээд crest center хэрэгэлдэг манай эгч бүр ингээд айгүй олон жил хэрэгжилж байгаа. Тэгээ тийм болохоор бүр шүд нь айгүй цагаан заяа. Бүр ингээд манай эгчийг харсан хүн болгон хүү шүд чи ямар амар цагаан юм бэ гэж хэлдэг заяа. Тэгээд тийм манай эгчийн шүд хэдийгээр тийм амар цагаан байгаа ч гэсэндээ ингээд хүн чинь бас ингээд жоохон өөрийнхөө шүдийг ингээд цагаан болгож байгаа болохоор те яг өөрийнхөө шүд шиг л харагдаад байгаа байхгүй юу. Одоо энэ veneer хэлсэн хүмүүсийн шүд бол бүр итгэхийн аргагүй цагаан харагддаг. За бүр ингээд бүр юу юм бэ? А4-ийн цаас ингээд аваад тавьсан юм хашин дээр мэдгүй цав цагаан харагддаг. Одоо та нар бол миний юу яриад байгааг мэдчихэж байгаа. Тэг үнэхээр амар худлаа харагддаг. Тэгээ түүнээс гадна хүний шүд чинь naturally нэг жоохон тийм арай жоохон өөр мөр хэлбэр мэлбэр ч юм уу те арай жоохон ингээд одоо урт мурт нь бол арай жоохон бүр 32 уулаа те бүр ингээд яг юм адилхан одоо юутэй байна гэж байдаггүй шүү дээ те ингээд ийм урт мурттай veneer хэлэгчингүүд хүмүүсийн бүр яг адилхан болчдаг. Ингээд шүд болгоно нь яг юм адилхан хэмжээтэй юм шиг. Тэг тийм харагдаад байгаа байхгүй юу? Миний харж байгаагаар бол хамгийн инээдтэй тэнийг veneer хэлгсэн хүмүүс хэн бэ гэхээр Selena Gomez, за тэгээд Miley Cyrus бол бүр ингээд амаа хааж чадахгүй юм те. Тийм veneer хэлгсэн байна лээ. За энэ бол ингээд яг 19 оны үеэр Selena Gomez veneer хэлгсэн байна лээ. Ягаад гэхээр яг тэр үеийнхэн те 19 оны үеэр одоо жишээ нь Look at Her Now энэ гэлтэй тэр дуумн дээр нь бол харахад бол яг арай шүд нь өөрчлөгдсөн байгаа нь бол харагддаг юм аа. Хүмүүсийн ярьж байгаагаар бол би энэтэй бол ингээд санал нийлнэ. Хүмүүсийн ярьж байгаагаар болохоор хэдийгээр Selena Gomez-ийг анх 19 онд ингээд тэ ингээд veneer хийлгэж эхэлсэн ч гэлээдээ яг нэг 2022 2023 оны үеэр veneer дахиж одоо replacement хийлгсэн байх магадaltaй гэж байгаа байхгүй юу. Ингээ арай жоохон veneer өөрчлүүлсэн. Дахиж одоо шинээр ингэж veneer хийлгсэн гэсэн үг. Тийм болохоор улам амар өөр харагдаж байгаа юм. Та нар одоо 19 онд уул нь бол veneer хэлгсэн гэдэг аа шүү дээ. 19 оныхын шүдийг одоо 2025 оныхын шүдийг харахад бол шал өөр харагдаж байгаа юм чинь.
маш ялгаатай. Тэгэхээр яг тэр нэг дахиж шинээр винээр өөрчлүүлсэн гэдэгтэр бол би ингээд санал нийлж байна. За тэгээ TikTok дээр иймэрхүү нэг plastic surgery байдаг шүү дээ. Гой сайхны мэс засалчууд ингээд TikTok өөрснөө хийгээд явдаг. Тэгээд айгүйх ингээд одоо одуудын хувьд те энэ одоо иймэрхүү юм хийлгсэн байх магадaltaй, иймэрхүү юм одоо мэс хийлгсэн байх магадaltaй энэ төр гэдэг нэг тийм одоо өөрийнхөө мэс засалч хүнийхээ хувьд нэг тийм юм тамаг төвшүүлээ явдаг шүү дээ, тий. Би нэлийн олон тийм пластик surgeon-уудын бичлэгийг үзье. Selena Gomez-ийн тухай ярьж байгаа. Тэгээд ихэнх хүмүүсийн ярьж байгаа нь бол ингээ яг адилхан юм ярьж байгаа хгүй. Юу хэлсэн гэж бодож байгаа вэ гэхээр ойлгомжтой бол тухандаа бол ингээ botox хэлсэн ба. За botox ч юм бол одоо нэг мэс засал гэдэг хаа бол болцсон шүү дээ. Угаасаа болцсон ч гэж угаасаа мэс засал бол биш дээ. Зүгээр plastic surgery энэ гэж бол ярихгүй, зүгээр cosmetic одоо enhancement энэ гэж ярьдаг те, арай жоохон өөрчлөлт хийж байгаа зүйлүүд гээд би нэрээ манайхаа тухандаа botox хэлье гэж бодож байгаа. Яагаад тэгэхээр юу анзаараад байгаа. Одоо ингээд харж би ингээд ярихдаа хөмсгөө айгу ингэж өргөж ярьдаг байхгүй юу. Тэрийг ингэж өөрөө анзаарсан. Тэгээд хөмсгөө өргөөд ахаар ингээд одоо үрчлээ суугаад байгаа гэсэн үг. Тэгээд нас явах тусам жоохон байхад бол арай гайгүй гэсэн. Одоо нас явах тусамдаа ингээл өргөөл ахаар чинь тэ нөгөө нэг энэ үрчлээс чинь айгүй их ингээд эвлүү тодроод байгаа гэсэн үг байхгүй юу. Тэгээд жоохон ботокс хэлэгч юм уу гэж бодож байгаа. Гэтээ одоохондоо мэдгүй байна. За ямар ч сан энэ Selena Gomez-ийн хувьд бол ингээд тухандаа ботокс хэлсэн бол угаасаа ойлгомжтой. Гэхдээ энэ бол нэг тийм сүртэй зүйл биш. Бүх хүмүүс хийлэгдэг. Одууд гээд ахгүй те ингээд жирийн хүмүүс ч гэсэндээ одоо Америкт те айгүй хийлэгдэг. Одоо Монголд ч гэсэндээ хүмүүс хийлэгдэг болсон байлээ те. За түүнээс гадна ямар өөр зүйлийг хэлсэн гэж бодож байгаа вэ гэхээр манайхаа энэтэй бол би түрүүн хийлжсэндээ айгүй санал нийлнэ. Fat transfer хэлсэн байгаа. Одоо энэхүү хазарныхаа өөхийг соруулсан гэсэн үг. Тэгэнгүүт хацрын өөхийг соруулангууд нь ингэсэн нөгөө нэг gaunt look нь гарч ирж байгаа юм. За түүнээс гадна энэ шанаагаа том болгохын тулд юу хийлгэж байгаа вэ гэхээр filler ойлгомжтой тий. Filler юм уу одоо ийм өөр төрлийн filler байдаг гэсэн шүү дээ. Яг ингээд гадны битийг оруулж байгаа filler эсвэл өөрийнх нь одоо эндээс нь авсан өөхийг ийш нь оруулж болдог. Тийм хоёр өөр төрлийн зүйл байгаа. Гэхдээ аль нэг нь хэлгсэн бол мэдгүй, ямар ч сан энэ шанаа нь бол арай илүү ясна тог гэж гарч ирдэг болсон байгаа байхгүй юу. Тийм учраас ойлгомжтой filler хэлгсэн байгаа. За тэгээд түүнээс гадна brow lift хүмүүс хэлгсэн байна гэж ярьж илээ plastic surgeon-ууд. Яагаад вэ гэхээр одоо өмнөхтэй нь харьцуулах юм бол Selena Gomez-ийн одоо энэ хөө хөмсгөн илүү дээшээгээ болцсон байгаа байхгүй юу. Урд нь бол нэг нүдтэйг нь айгүй ойрхон байдаг байсан бол одоо бол ингээд айгүй дээшээгээ өргөгдсөн байгаа нь бол ингэж харагдаж байгаа. Тэгэхээр тэр нь болохоор brow lift гэдгийн гинэ хөмсгөө ингэж өргүүлэх гэсэн үг юм байна. За түүнээс гадна одоо upper bluff хэлгсэн байна гэж ярьж илээ. Upper bluff гэдэг нь юу юм бэ гэхээр одоо энэ дээдлийн чинь одоо hooded eyes гэж ярьдаг те. Одоо дээдлийн чинь одоо энэ хүү арьсан жоохон ингэж унжиж орж ирдэг гэсэн үг. Тэгэд Selena-гийн болохоор өөр нь тийм байдаг гэсэн байхгүй. Угаасаа Selena Gomez чинь те давхраатай ойлгомжтой те. Одоо ихэнх одоо гадаа одоо юу юм бэ western хүмүүс, латина хүмүүс ч юм те. За Азиудаас босод хүмүүс бол ингээд дандаа өөрснөө юутай төрдөг те. Давхраатай одоо double eyelid гэж ярьдаг те. Манай Азиуд бол ингээд double eyelid surgery айгүй хийлэгдэж штэ те. Давхрааны одоо мэс засал айгүй хийлэгдэг. Selena-гийн хувьд бол угаасаа ойлгомжтой өөрөө төрөлхийн давхраатай гихтэй hooded eyes-тэй байсан байна л нэг жоохоо тэр дээдлийнх нь одоо энэ хүү арьсан доошоогоо ингэж унжиж орж ирдэг гэх юм уу. Тэгэхээр жоохон давхраага хальт чүд ингэж дардаг ч гэх юм уу те. За тэгэхээр одоо тэр нь бол ингээ өргөгдчихсэн байгаа байхгүй та нар ингээ харах юм бол давхраа нь амар илүү тод харагддаг гэсэн үг. Тэгэхээр хүмүүсийн одоо plastic surgeon-ууд ярьж байгаагаар болохоор upper bluff хэлэх буюу энэхүү арьсаагаа ингээд татуулчихдаг юм байна лээ. Тэр одоо илүү арьсаагаа ингээд ахуулчихна гэсэн үг. За гэтээ upper bluff-ыг бол айгүй их одод хийлэгдэг гэсэн манайхаа бараг л бүх одод хийлэгдэг гэсэн. Хамгийн амархан мэс засал гэж байгаа байхгүй юу? Тэгээ амархан мэслүүдийн нэг одоо Kendall Jenner хийлгсэн Kendall-ийнх бол амар юу харагддаг өөр харагддаг. Та нар яг нэг урд нь Keeping Up with the Kardashians жоохон байх үеийнхэн тэр мэр зургнуудыг хараа одоо байгааг харахад бол ялтчгүй ингээд upper bluff хэлсэн байгаа харагддаг. Kim Kardashian хэлсэн. Kim Kardashian-ыг болохоор хүмүүс upper bluff-аас гадна доотлийнхоо under bluff ч гэсэндээ хэлсэн гэж боддог юм байна лээ. Доотлийнхоо энэ бас илүү арьсаг ингэж ахуулж исэн. За тийм зүйлүүдийг бол нүдэндээ өөрчлөлтүүдийг Selena хийсэн гэж бодож байгаа юм байна. За түүнээс гадна rhinoplasty. Rhinoplasty гэдэг чинь хамарны мэс засалтай. Хамарных нь хувьд гэх юм бол манайхан бас айгүй өөр харагдаж байгаа. Яагаад тэгэхээр урд нь болохоор Selena Gomez-ийн хамар нь арай жоохон тийм одоо
өргөн гэх юм уу? Жохон юм навсгар гэдэг лөө навчгарч гэдэг лөө монголоор юу гэдэг лөө хүмүүс тийм одоо жохон өргөн одоо энэ хүү bridge нь тийм амар ингээ өндөр юм шүвэсэн биш жохон юм өргөн байдаг гэсэн байгаа байхгүй юу? Хамарныхын хувьд тэгэнгүүт одоо болохоор энэ хүү нуруу нь бол арай жоохон тийм амар нөөрөөсөө бол амар тийм өндөр гинтгэн хамартай болчоогүй. Гэтэ жоохон ингээд гараад ирчихсэн байгаа байхгүй юу? Түүнээс гадна энэ хамгийн гол мэс заслал нь бол миний хувьд бол харж байгаа нь бол энэ үзүүртэнд байгаа гэж бодож байгаа. Selena Gomez-ийн хамарных нь үзүүр шүү дээ. Tip нь бол өмнөх tipтэй шал өөр харагдаж байгаа юм. Тэгэхээр яг одоо rhinoplastic бол хийлгсэн. Тэгээд уруулны хувьд бол би нэг тэгж амар өөрчилсөн гэж бодохгүй нэгтэй maybe хүмүүс бол нэг plastic surgeon-ууд бол уруулын lip injection хийлгсэн мэн гэж нэг ярихгүй байгаа. Хараад хахад бол би Selena-гийн одоо өмнөх дараах зургийг нь харахад бол тийм амар уруулан дээр нь өөрчлөлт бол нэг амар харагдахгүй байгаа. Нэг амар гэгүнт гэл уралтай одоо Kylie Jenner бол ямар ч уралгүй байжсан гэгүнт гэл гараад ирсэн шүү дээ. Тэр чинь бол айгүй нөрөөсөд байгаа хгүй. Хэрвээ нөө lip injection хийлгсэн бол маш бага хэмжээгээр хийлгсэн гэж бол миний хувьд бол бодож байна. За иймэрхүү өөрчлөлтүүдийг гаргаж байгаа. Гэхдээ Selena Gomez-ыг бол одоо хүмүүс тэгж яриад байгаа хгүй. In the Dark гэдэг тэр клип нь гарсны дараагаар бол Selena одоо болно. Одоо наад filler болоо. Энэ хазарныхаа filler-ыг болоо. Тэгээ наад буцааж ахуулсан ингэж ахуулсаа одоо энэ хүү бараг өөхөө буцаж одоо хийлгээ. Тэгээ буцаад нөгөө round face тэгээ болоо. Наад ийм царайч бүр зөхгүй байна гэж хүмүүс яриад байгаа хгүй. Тэгээд одоо бүр Selena-гийн яг тэр нөгөө нэг царайг нь айгүй хөөр зүйлүүдтэй харьцуулж ингэж доош нь бас хийж байгаа. Ямар зүйлтэй харьцуулж байгаа вэ гэхээр Selena-г бүр ингээд elderly Chinese woman-тэй адилхан байна гэж яриад байгаа хгүй. Бүр ингээд бүр хөгшин хятад эмэгтэйтэй адилхан харагдаж ингээд байгаа хгүй. Тийм адилхан одоо facial featureтэй харагдаж ингэж яриад байгаа юм. За хүмүүс хэдийгээр Chinese гэж ярьж байгаа ч гэлээ Америкчууд л гэж яриад байгаа хгүй. Тэгээд Америкч ч бол бараг л Аз гингүүд л Chinese гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр ер нь бол юу гэж хэлэх гээд байгаа вэ гэхээр Selena Gomez-ыг Аз хөгшин эмэгтэйтэй эмээтэй адилхан харагдаж байна гэж ярих гээд байгаа юм. Why is she transforming into an elderly Chinese woman? 18 million views, 513,000 likes is crazy. 513,000, 500,000 people agreeing with this. That's wow. За түүнээс гадна Selena Gomez-ыг бүр өөрийнх нь ex-тэй харьцуулж байгаа. Тэр нь хэн бэ гэхээр Weeknd заяа. Weeknd-ийн нөгөө нэг Save Your Tears гэдэг байдаг те. Тэр дууныхын клипийг та нар үзчихсэн бол нөгөө нэг Weeknd албаар нэг амар сонь царайтай болж ингэж клипэн дээр дулдаг штэ те. Айгу ингээд botched face гэж ярьдаг те. Тэр нь болохоор ингээд мис сасалд орсоор агаад гой сахны мис сасалд орсоор агаад ингээд царай нь botched болчихно гэж байдаг те. Ингээд мис сасал нь хитрхи болчихсон айгу амар харагддаг. Одоо чинь Donatella Versace тэгж харагддаг. За тэгээ нөгөө 90 Days Fiancé гэдэг та нар шоуг мэдгүй. Тэр шоунд дээр гардаг нөгөө Darcy and Stacey гэдэг ихчдүү хоёр байдаг. Тэр хоёрын царай бүр амар байдаг штэ те. Мис сасал хийхсээр агаад яг тийм юм шиг тийм botched faceтэй Weeknd тэр дуун дээр клипэн дээр тоглолдог те. Тэнгүүд Selena Gomez яг In the Dark гэдэг энэхүү клипнийх нь царайг Weeknd-ийн яг тэр царайтай адилхан байна гэж хүмүүс бас тэгж доош нь хийгээд байгаа. Тэгэд иймэрхүү ингээ юмнастай айгүйх ингэж харьцуулж байгаа байхгүй юу Selena Gomez-ийн царайг нь. За үүнээс гадна манайхан зөвхөн энэ царайныхын хувьд гэхгүй Selena-гийн хувьд бол 20 хэдэн жилүүдэд бол үнэхээр амар тийм weight fluctuationтэй байсан. Одоо би мах бодын хувьд те айгүй ингээ жин нь ингэж дээш ташаа болж исэн. Гэг үнтхэн ингээл айгүй таргалцсан байдаг. Тэгснэ гэг үнтхэн айгүй турчсан байдаг. Тэг хүмүүс бүр ингээд одоо л Selena Gomez амар тураад байгаа шүү дээ ойрын 1 жил. Тэг хүмүүс бол яг Ozempic хэрглэж байна шүү дээ. Бүр ойлгомжтой Ozempic хэрглэж шүү дээ. Ozempic-оор л ингэж турж байгаа гэдэл гадуур амар их ярьж байгаа. Тэгэд ер нь бол Hollywood одоо амар их Ozempic хэрглээд байгаа шүү дээ. Угаасаа айгүйх олон хүмүүс одоо бол гэг үнтхэн л турхаа болчихсон хүмүүс яваад байгаа. Тэгэд хэрэгэлсэн ч байж магадгүй эсвэл үгүй ч байж магадгүй. Яагаад вэ гэх юм бол шүү дээ. За хэдүүлээ ингээд эхлээд харцгаа. Миний харж байгаагаар болохоор шүү дээ Selena Gomez хизэнээс яг ингээд жин нэмж эхэлсэн бэ гэхээр урд нь бол бүр насан туршдаа манайхаа. Одоо та нар Selena Gomez-ийн фэнүүд байгаа бол те бүр жоохноос нь Disney-д байх үеэс нь ахуулаад л ингээд үзсэн бол те та нар бол би бол жоох махтай Selena Gomez-ийн кинодаг айгүй үздэг байсан. Одоо Monte Carlo гэдэг айгүй гоё кинодаг байсан те тэр кино байна. Нөгөө Another Cinderella Story гэдэг гоё кино байдаг байсан. За тэгээд л ер нь бол зөндөө олон кинод байгаа. Тэгээд за яг тэгэл нэг классикууд нь шүү дээ. Wizard of Waverly Place гэдэг Disney-ийн шоу нь байна. Тэднээс нь харах юм бол манайхаа Selena бол ингээд насан туршдаа бол ингээд айгүй туранхай байдаг байсан. Айгүй туранхай тий.
Selena бол хизэж тэр үед нь бол хүмүүс харчаад илүү дэлжинтэй байна гэж хэлэхээргүй айгүй туранхай охин байдаг байсан. За тэгээд хизэнээс би ингээ ажиглаа Selena Gomez-ийг жин хэмжигсэн бэ гэж хараад байгаа байхээр нэг 2019 оны үеэр заяа. За яг 19 онд нөгөө нэг дуу гаргаж ирсэн шүү дээ. 2 дууг зэрэгцүүлээ гаргаж ирсэн. Тэр нь болохоор Lose You to Love Me. I needed to lose you to find me. Тэр дуу болон Look at Her Now. Took a few years to soak up the tears, but look at her now. Watch it go. Тэр дууг ингээ зэрэг гаргаж ирсэн байгаа шүү дээ. Тэгээд тэр чинь бол бас ингээ утгатай. За яг би энийг дараад нэрээ зам байна. Би нэрээ Selena Gomez-ийн тухай deep dive бичлэг хий гэж бодсон. Яг энэхүү бичлэгээ хийх гээд бэлдэж байхдаа ингээл тэ Selena Gomez-ийн царай би хэрхээ өөрчлөгдсөн бэ энэ төр гээд энэхүү бичлэгээ бэлдэж байх үед би нэрээ Selena Gomez-ийн deep dive-ыг хийж байгаагүй юм байна штэ гэж бодоод хийж бодож байгаа. Урд нь бол ингээд Selena Gomez-ийн тухай айгүйх ярьдаг байсан л та. Гэхдээ ер нь бол нэг ганцхан Selena Gomez гэхээсээ илүүтэйгээр Justin Bieber, Selena Gomez, Hailey Bieber гэдэг энэ гурвын хайрын гурвалжингийн тухай нэг 2-3 парт бичлэг хийжсэн те. Тэгээд Selena Gomez-ийн карьерийн тухай бол тэгж бичлэг хийж байгаагүй юм байна лээ. Тэгэхээр би бол хий гэж бодож байгаа тун утгагүй. Тэгээд тэрэн дээр илүү дэлгэрэнгүй яриа. За тэгээд яг тэр хоёр дуун дээр нь одоо чинь харах юм бол тэ 2019 онд бол хайлт жоохон жин нэмсэн нь бол харагддаг бүр чүчүүд. За яагаад гэхээр яг тэр Lose You to Love Me гэдэг дээр бол нэг тэгэж амар харагддаг. Нөгөө нэг Look at Her Now гэдэг дууныхын клип дээр нь бүжиглж байхад нь бол ингээ харахад бол тэ яг нэг барин өмд ингээд өмсөд дотоороо мак өмссөн байдаг. Тэрэн дээр нь хайлт чүчүүд ингээ жин нэмсэн нь бол харагддаг заяа. Гэтээ бол нэг тийм амар сүртэй жин нэмээгүй байсан. Яг хизээгээр айгүй жин нэмж эхэлсэн бэ гэж миний хувьд хараад байгаа байх хэрэг шүү дээ тэ. 2021 оны үеэр манайхаа 2021 оны үеэр ингэж жин нэмж харагдсан. Тэгээд яг нэг Selena and Chef гэд өөрийнх нь хоол хийдэг шоу. Гэхдээ тэрнийх нь яг season 2 дээр 2 болон 3 дээр нь ялангуяа 3 дээр нь бол season 3 дээр нь бол айгүй илүү ингэж жимс нэмсэн байгаа нь харагддаг байхгүй юу. За тэгээд нөгөө нэг Only Murders in the Building гэд шинэ шоу байгаа тий Hulu-гийн. За тэрхүү шоуных нь season 1 нь 2021 онд хийгдчихсэн байна. 2021 онд гарч ирсэн. Тэрэн дээр бол харахад бол тий Selena жин нэмсэн байгаа нь харагддаг. Бүр айгүй нэлээд ил тод харагддаг байхгүй юу. За тэгээд миний хувьд бол хэвчтэй Only Murders in the Building гэдэг энэхүү шоунд манай нөхөр битээр амар дуртай. Ягаад гэхээр угаасаа зохиол нь айгүй гоё сонирхолтой нийдмээ. За тэгээд айгүй гоё жүжигч тоглосон нөө Steve Martin болон Martin Short тэ энэ хоёр ингээд тоглодог. Тийм болохоор манай нөхөр битээр айгүй үздэг. Түүнээс гадна энэ чинь нэг New York-д сет хийгдсэн шүү дээ. New York-д фильм хийгддэг. Тийм болохоор ер нь бит хоёр ер нь New York-д хийгдсэн кинонуудыг айгүй хүзэх төртэй байхгүй. Ягаад гэвэл бит хоёрын нэг тэг алхахдаг газруудаар ч юм уу бит хоёр мэддэг газруудаар ингээл кино харагдаад хахаар айгүй гоё идэг шүү дээ хүмүүс. Тийм учраас бит хоёр тэгж айгүй хүзэх төртэй. Бүр 2021 оноос ахуулаад л бит хоёр ингээл бүр зогсолтгүй ингээл шинэ сизон гарч ирэх болгонд нь үздэг. Тэгээ бит хоёр тийм болохоор бүр анхныхаа сизнээс үзсэн болохоор амар бит хоёр анзаардаг байхгүй юу. Ингээд Selena Gomez-ийн жин нь ямар хөөрчлөгдсөн бэ гэдэг нь яг энэ season 1 дээр нь ингээд чүт ингээд Selena өмнөх байсантайгаа харьцуулахад бол ингээд жин нэмсэн харагддаг. Тэгсэн season 2 гараад ирсэн чинь бүр ингээд илүү таргалчихсан байгаа байхгүй юу? Хоёр дахь season нь болохоор 2022 онд гарч ирсэн. За тэгээд Calm Down гэдэг нэг амар алдартай болж ирсэн байдаг шүү дээ. Тэр дуу нөө Rema-тай хамтарсан. Тэр дуун дээр нь ч гэсэн харахад бол нэлээд ингээд таргалчихсан харагддаг. За тэгээд 2023 онд яг season 3 гарч ирсэн. Тэрэн дээр бол бүр дахиад нэлээд таргалчихсан байгаа нь харагддаг. Энэ бол тэг 3 дугаар season бол хамгийн яг 2023 оны үеэр яг 3 дугаар сизны үеэр бол Selena Gomez-ийн хамгийн heavy байсан үе гэж би бол бодож байгаа. Тэгж харагдаж байгаа байхгүй 2023 онд. За тэгээд бас энэ үеэр Single Soon гэдэг дуугаа гаргаж ирсэн дээ. Тэгээд та нар тэр дууныхаа клипийг харах юм бол бас Selena Gomez таргалчихсан байгаа нь харагддаг. За тэгээд 2024 онд хэдүүлээ хүрээд ирлээ. 2024 онд бас season 4 дээр бас тарган байгаа нь бол харагддаг. Тэгсэн чинь манайхаа season 5 гарлаа. Season 5 чинь 2025 онд гарсан. Бүр танигдахын аргагүй бүр амар дурчихсан байсан. Маа нөхөр битээр бүр ингээд үдж байгаа дээ бүр ингээд эхний ангийг хараад what the fuck ингээд дээ бүр ингээд шоконд оруулсан заяа. Тэгээ яг нэг season 4-ийг үзэж байгаа season 5-ыг үзэхээр бүр ингээд шок байгаа юм чаа. Тэгээ хамгийн гол нь хамгийн энэтэй нь юу гэж шин цувралууд нь гарахаар чинь хөө дээр шууд нэг зэрэг ингээд засагдчихдгүү шүү дээ тий. 7 хоног болгон нэг анги нэмэгдээд явдаг. 7 хоногийн 2 дахь өдөр болгон нэг анги ингээд нэмэгдээд явдаг. Тэгээд маа нөхөр битээр бүр ингээд үдж жагаад хүүе энэ чинь 7 хоног болгон үзэхэд шинэ анги тавигдаг болгонд өөр харагдаад байгаа байхгүй Selena Gomez. 7 хоног болгон баг тураад явсан байхгүй.
бүр эхнийх нь ангитай харьцуулахад хамгийн сүүлийнх нь ангитай харьцуулах бүр ингээд ялгаатай 10 ангийн туршид те 10 дугаар анги дээр бүр илүү турхан харагдаж байгаа байхгүй тийм манай нөхөр бүтээр яаж энэ одоо Selena Gomez зураг авалтаа хийж байхдаа те ийм амар тураад явсан болоо гэж бүр тэгж ярьжсэн. За тэгээ Selena Gomez ч яг нэг хамгийн одоо жин илүү ихтэй байсан үе нь 2023 он байсан гэж бид түрүүн ярьсан те яг 2023 онд Selena Gomez бас айгүй хейт авчихсан одоо троллуудаар дормжлуулж ирсэн одоо ингээл те ямар амар тархан болцсон юм бэ ста ямар байдлаар юм бэ гэлээ хүмүүс баахан ингээл бичээд л те тэр үеэр чи нөгөө нэг юу болж ирсэн штэ нэг бикинидээ те усны хувцастай ингээд аялаад явж байхад нь папараззийн зураг авчихсан тэгээ тэрүүгээр нь хүмүүс айгүй хөхт оромжилж юм бичээд ямар амар тархан болцсон ингээл те тэгээ өмнөх нөгөө жоохон байх үеийнх нь одоо нөгөө нэг Spring Breakers энэ тэр кино тоглож байсан усны хувцастай тэр үеийнх нь турхаа үеийнх нь зурагтай харьцуулаад л та ийм амар таргалчих гэж энэ гэл хүмүүс амар доромжилж байсан тэр үеэр нь бас нэг Hailey-гийн хэрэг гарч ирсэн шүү дээ. Hailey, Kendall Jenner, Justin Sky энэ гурав нийлж байгаа нэг TikTok хийчихсэн те нөгөө нэг I'm not saying she deserve it, but God's timing is always right гэдэг тэр дууг саундыг ашиглчихсан болохоор хүмүүс яг нөгөө нэг Selena Gomez-ийн хүмүүсээр доромжлуулж ирсэн те ингээд бүдүүн бэнэн дээр гэж доромжлуулж ирсэн үеэр дээр таарчихсан учраас хүмүүс Hailey Kendall энтриг бол ингээ албаар Selena Gomez-ыг доромжлын гэж бодоол тэр баах юмуд нь эхэлжсэн те. Тэгээд ер нь барын шим айгүй хийлгүүлжсэн Selena тэр үеэр тэгээд Selena дахин гарч ирээд л те. Айгүй их ингээд story энэ төр хийжсэн чинь надад бол хамаагүй те ингээд хүмүүс намайг бүдүүн байна уу энэ дэр гэж доромжилж гин үү надад бол хамаагүй би ингээд одоо бол ингээд айгүй аз жаргалтай байгаа. Тэгээд бүр live хийгээд тайлбарлаж исэн миний lupus өвчнөөс болоод өвчнөдөө хэрэгэлдэг эмнээс болоод ингээд миний юу бол жим бол айгүйх fluctuate хийдгээ те заримдаа ингээд нэг lupus өвчин айгүйх ингээд сэдрээд эмээ хэрэглэх шаардлагатай болонгууд яг тэр эмээ айгүй амар юу ялгатай ингээд жин нэмүүлдэг одоо water weight гэж аахгүй усан одоо хаван хөөлөгдөг тэгээд хэрэглэж агаад тэгээд тэр эмээ ингээд өвчин гайгүй болоод эхлэхээр ингээд тэр эмээ хэрэглэхэд болчингууд ингээд тураад эхэлтгээ гэж ярьж исэн. Бүр тийм лайв хийжсэн байхгүй. Хүмүүсээс айгүйх тэгэж доромжлол авч исэн болохоор тэгэж айгүй өрөвдөлтөд лайв хийжсэн. Түүнээс гадна саяхан нэр 2025 онд Taylor Lautner ингээ Selena Gomez-ыг өмөрч бас ингэж юм ярьжсэн. Яагаад вэ гэхээр 2025 онд Selena Gomez амар турцсан байсан шүү дээ, тийм. Бүр ингэж мэдгэтгүүс турцсан байсан. 2024 онд нэлээд жинтэй яжгаад 2025 онд нэг жилхний дотор хэдхэн сарын дотор баг айгүй амар турчсан. Тэгээд тэгсэн чи хүмүүс өөста Selena-г харалдаа турхаа болохоо ядцсан. Озембик хэрэглээд байна. Тэр гал бас доромжлоод унсан заяа. Тэгээд бүр байхаар нь Taylor Lautner бүр ингээ гарч ирээд өмөрж исэн ингээд 2024 оных нь 2025 оных нь одоо SAG Awards үеэрсэн баха. Тэр үе ингээд зургуудыг нь харьцуулаад тавьчихсан ингээд өмөрөөд хүмүүс ер нь барагдаа ингээд бүдүүн байна гэж доромжлон тэнгүүдэд туршингууд нь турчлаа гэж доромжлон ингээд ер нь нэг тэгэж өмөрж исэн ингээд хүмүүс ер нь те ингээд бусдын гадны хуудасаар ингэж юм ярихаа болох хэрэгтэй. Ингээд хүмүүсийн бол ингээ hatred бол арай их дэндүү байна те. Хүмүүс одоо ийм hateгүй амьдрах хэрэгтэй. Энтергээд тэ ийм үзэн ядалтгүйгээр амьдрах хэрэгтэй энэ гэсэн тийм юмэг бичиж ингэж Selena-г өмөрж исэн. Тэгээ иймэрхүү байдалтай Selena-гийн ер нь жин нь ямар амар ингэж fluctuate хийж байгаа вэ гэдэг бол ингээд 2022 оноос хойш тэгээ 2025 оны үеэр тэ 3 жилийн турш 3-4 жилийн туршид бол ингээд хэдүүл явал хаач болно. Ингээд яг нүдний өмнө өөрчлөгдөжсэн. Тэгээд нэрээ зөвхөн одоо Selena Gomez-ийн жин болон гаднах царай мараг нь ярихаас гадна хүмүүс Selena Gomez-ийн хоолойны тухай айгүйх ярьдаг. Бүр ингээ хоолой нь яачгаа вэ гэж тэ бүр ингээд нуншигнаж so Benny ингэж ярьдаг. Тэ бүр ингээд ямар сони яриад байгаа юм бэ? Яагаад ингэж яриад байгаа юм бэ гэж бүр ингээд ярьслага өгөх болгонд нь хүмүүс тэгж бичдэг. Тэгэд яалтчгүй Selena Gomez-ийн хоолой нь өөр байгаад байгаа юм а. Тэгэд түрүүн хэлсэнтэй манай нөхөр битээр тэр нэг сизнийг нь үздэг байхад гээд бүр ингээд season 5 дээр битээр бүр ингээд яриад байгаа юм нь ойлгохгүй би бүр ингээд тэ ингээд хайд чи юу ярьж байгааг нь ойлгож ийнэ гээд битээр бүр subtitle хүртэл тавих болж байгаа юм чи тэ манай нөхөр бүр юу ч ойлгохгүй наа чи ингээд Selena бүр өөрөө ярихгүй байхгүй тэ хоолой нь ингээд яг хам нь айгүй ингээд зуурж ярьдаг. Ингээд зөвхөн хоолойн тэхээсээ гадна амаа ингээ сайн онгойлгож ярихгүй байгаа гэх юм уу. Тэгэхээр ингээ ам нь ингээ зуурагдаад өгнүүдээ ингээ slur хийгээд ингээ хооронд ингээ холбоод ингээ ээрч яриад тэгээд зуурч яриад те. Тийм болохоор одоо үг мөнгнүүдийг нь сонсох хүртэл айгүй ойлгомжгүй хоолойных нь өнгнөөс бас болоод тэгээд хамгийн сонир нь болохоор Selena Gomez яг үнэхээр хоолой тийм болчихсон юм уу гэх тэнгүүд үгүй. Зарим ярилцлагуудыг та нар үзэнгүүд
яг өөрийнх нь өмнөх хоолойтой адилхан болчихсон байдаг. Бүр дээр үеийн хоолойтой. За тэгэнгүүтээ дараагийнх нь бичлэг гараад ирэнгүүт дараагийнх нь ярилцлага гараад ирэнгүүт буцаад нөгөө хоолой айгу амар болсон байдаг ч юм уу. Ингээд хоолой нь хүртэл ингээ өөрчлөгдөж яваад байдаг заяа. Селенагийн фэнүүд болохоор те одоо энэ жингийн асуудал дээр ч дээр энэ хоолойны асуудал дээр ч дээр ингээд Селенагийн фэнүүд өмөрөөд наажин лупустэй хүнштэй, өвчнөөсөө болоод ингээд өөрчлөгдөд байдаг юм аа гэж хэлдэг. Тэнгүүд Селенагийн хейтерсүүд болохоор ёо энэ Селенагийн тэнэг фэнүүд нь тэнэгдчих юм аа. Юм болонгууд л лупус гэдэг өвчнөр нь ингээд те төрөө ярьчих ингээд тэгээд байдаг байхгүй юу. Тэгээ яг уу би бол ойлгож ин заа ингээд хоёр талыг нь хоёулыг нь ойлгоод байгаа байхгүй юу. Ягаад вэ гэхээр Селенагийн фэнүүд бол баг дандаа тэгдэг. Ер нь бол ингээд нэг жижигхэн юм болонгууд л наажин Селенагомс лупустэй гэж тэгээд байдаг байхгүй юу. Бүр ингээд ямар ч гаднах үзэмж ч юм уу тэгээ ямар ч тийм юмтай холбоотой юм биш байхад л зүгээр ямар ч хамааралгүй эрүүл мэндэд ямар ч хамааралгүй зүйл яхад л те Селенагомс ч лупустэй штэ гэдэг. Айгу ядаргаатай. Тэр нь бол бас тэ би ойлгодгийн за нөгөө талын хүмүүс яриад байгаа юм бол ойлгодог. Гэхдээ бас нөгөө талаараа үнэхээр хүмүүс бол ингээд Селенагомс одоо Селенагомс хейтерсүүд гэсэн үг шүү дээ. Хүний өвчнийг Селенагомсын өвчнийг лупусыг ерөөсөй ойлгодоггүй. Ингээд лупусыг айгүй амархан өвчин гэж боддог. Бараг нэг ханиад хүрсэн юм шигээр те тэгж боддог. Лупус ч айгүй амар өвчин. Ягаад гэх юм бол лупус чинь хизэж идэгэрдэггүй. Насан туршдаа энэ лупустэй байна гэсэн үг. Тэгээ айгүй амар газтай. Лупус гэдэг нь юу нэг ямар яадаг өвчин бэ гэхээр autoimmune disease гэж байгаа байхгүй юу? Autoimmune disease гэдэг чинь таны өөрийн чинь дархлаа. Чиний өөрийн чинь дархлаа. Өөрийн чинь эрүүл эд эсийг одоо буруу зүйл байна гэд атак хийгээд гэсэн үг. Тэгэхээр чиний дархлаа чинь эрүүл эдсээ ингээд алаад байдаг гэсэн үг. Атак хийгээд. Тэгээд лупус чинь хамгийн амар нь гэдэг юм бол айгүй олон өөр өвчнүүдийн эхлэл болж байдаг, үүсвэр болж байдаг. Одоо жишээ нь бол лупустай хүмүүс заавалчгүй одоо arthritis-тай болдог ч юм уу те. За тэгэл уушигны өвчтэй болдог, бөөрийн өвчтэй болдог. Бөөр нь ингээ бүр fail хийдэг те. Тэрний тод жишээ бол Селенагомс бөөр нь бүр ингээд failure-т ороод одоо бөөрийн шилжүүлэн суулгалт хийхээс өөр аргагүй болсон байгаа. Тэгээ нөө найз нь Франсиа гэдэг эмэгтэй жүжигчин бөөрөө өгж исэн. За тэгэл хин Селенагомс бас arthritis-тай гэж ярьсан. Түүнээс гадна айгүйх нөө fatigue-тэй болгодог гэсэн ингээд бүр айгүйх ядраадаг. Тэгээ ингээд салгалдаг өвчнөд болдог гэсэн. Селенагомс бас тэр нь ажиглагддаг те. Та нар харж илэн болсон ингээд Селенагомс ингээд жоохон жишрээд байдаг. Заримдаа ингээд нэг нүр мөрөө бодож байгаа нэг тийм tutorial хийдэг штэ те. Тэгтэн бол ингээд гар нь ингээд салгалж малгалаад байдаг. Тэгээ тэр нөө нэг Selena chef гэдэг тэр хоол хийдэг шоун дээр нь бас харагддаг те. Ингээд гар нь ямар ч хүч чадалгүй. Тэгээд ингээд юмаа онгоолгож чаддаггүй. Ингээд ус ч юм уу те ингээд варины шил ч юм уу янз бүрийн юм онгоолгож чаддаггүй гарын чичрээд байдаг. Эсвэл ингээд юм одоо хэрчж яахт нь бас ингээд гарын чичрээд одоо юм хөшгөлж чаддаггүй. За тэр Франси гэдэг эмэгтэй бас ярьжсэн нэг удаа тэр нэг бөөрөө одоо өгөхөөс өмнө Франсагийн гэрт нэг удаа очиод айгүй ядарсан байдалтай туйлдсан байдалтай ингээд оцсон гинэ. Тэгээ ингээд зүгээр байж байгаа нэг зүгээр ус заа юм наха. Ингээд онгоолгох гэсэн чи онгоолгож чадахгүйсэн гэж аахгүй гарын чичрээд ингээд ерөөсөө ингээд ямар ч тийм хүч чадал байхгүй. Тэг бүр ингээд Франси онгоолгож өгч байсан гэж хэлжсэн. She couldn't open a water bottle one day. She chucked it and she started crying and I said, "What's wrong?" And that's when she told me. Тэгээ тиймэрхүү одоо юм өвчин энэ лупус гэдэг өвчин чи айгүй олон өөр юм өвчнүүдийг ингэж гаргаж ирүүлж идэг болохоор айгүй хэцүү өвчин. Тэгээд лупус хизээж эдгэрдэггүй ч гэлээдээ насан туршдаа ингээ эм хэрэглээд жоохон менеж хийж яваад ээж болно гэсэн үг. Жоохон ингээд те учрыг нь болоод контролдод яваад ээж болно. Гэхдээ хаяадаа ингээ flare up хийчдэг. Хаяадаа ингээ өрөвсөд илүү амар болчдаг. Тэр үед нь бол илүү хэмээ уух хэрэгтэй гэсэн үг. Хаяадаа болохоор гайгүй ингээ контрол хийгээ яваад ээж болдог гэх юм а те. За тэгээд lupus гэдэг өвчин чинь яалтчгүй жинт нөлөөлдөг гэж аахгүй. За яг өвчин нь биш заяа. Яг нэг өвчин лупустэй болонгууд тархалаад байна гэсэн үг бол биш заяа. Лупус өвчин нь яг тархалуулдаггүй хэрэгжилж байгаа эмнүүд нь яг Селенагийн хэлсэнтэй те адилхан та нар ингээ өөрснөө Google дээр үзээрэй. Эмнүүд нь яг тэгэж хөөлөгдөг эмнүүд гэдэг гинэ. Тэгээд яг тэр имээ хэрэглэх юм бол те яг үнэхээр ингээ хөөлгөд жингэж нэмэгдүүлэн тэгээд тэр имээ хэрэглэхээ болчих юм бол жин будагч юм а те. Түүнээс гадна манайхаа үнэхээр энэхүү lupus гэдэг өвчин чинь хоолойнд нөлөөлдөг юм байна лээ. Нөлөөлөх айгуу их магадaltaй гэсэн. Яагаад вэ гэхээр хоолойны чинь корднуудыг одоо хоолойны чинь одоо энэхүү булчин шүрмсийг ингээ дараат ч юм уу те ингээ жоохон илүү их ингээ ачаал өгөөд ч юм уу те ингээ боогдуулаад гэх юм уу. Тэгээд
ярихад хэцүү болгодог. Тэгээ хоолойны чи ингээ өнгө ингэж өөрчлөгддөг. Булчин ингээ өөрчлөгдөж байгаа болохоор хоолойны чи өнгө нь өөрчлөгддөг гэсэн. Зарим үед бол те би энэ тухай ярьжсэн санагдаад хаа ямар ч зарим үед бүр ингээ ярихад хэцүү байдаг гэсэн. Лупустэй хүмүүс хэлж байгаа хгүй ярихад хүртэл ингээ хэцүү байдаг. Зарим өдөр ингээ хоолойных нь булчин өвдөд. Тэгээ бүр ингээд юун тэгэж дуулж муулах те жүжиглэж мүжиглэх ингээ хүмүүстэй ярихад хүртэл ингээ хоолойных нь булчин ингэж өвддгөө гэж хүмүүс ярьдгийн бэ нэлээ. За тэгэхээр ер нь бол те лупус гэдэг өвчин бол жингийг өөрчлүүлдэг жинг өөрчлөлдөг байх нь түүнээс гадна хоолойны өнгө аясыг өөрчилдөг байх нь. Тэгэхээр ер нь баг тий Селенагийн тэр би түрүү хэлсэн шүү дээ заримдаа ингээд зарим ярилцлаган дээр хоолой зүгээр болсон байдаг. Зарим өдөр нь ингээд тий зарим ярилцлаган дээр хоолой бүр ингээ гоншаана тэгээ ингэж яриад байдаг. Тэгэхээр бас ингэж өвчтөнд бас холбоотой юм шиг байлээ. Тэгээ ер нь Селена Гомес чинь бодоос чи айгүй хөвчтэй юм бэл шүү дээ. Хүрхэмтэй лупустэй за лупус нь болохоор 2012 13 оны үеэр ингээд диагноз хийгдсэн гэсэн. Өвчтэй болсон гэдгийг мэдсэн гэсэн. Тэгээд гэхдээ хүмүүст хэлэхгүй явж агаад хүмүүс зарлахгүй явж 15 16 оны үеэр ингээд олон нийтэд заарлсан гэж тэгжсэн. Тэгээд түүнээс гадна bipolar disorder тэ нэг хоёр туйлт эмгэг гэж ярьдаг тэ нэг сэтгцийн өвчин маш сэтгцийн өвчтэй гэдгийг бас ингээд олж мэдсэн. Тэр тухайга нэг My Mind and I чөлөөтэй тэр нэг documentary хийжсэн шүү дээ. Тэр одоо documentary-гээр ярьж гаргаж исэн хэрхэн яг diagnose хийгдэжсэн энэ төр гэдэг те. Тэгээ иймэрхүү эмгэгүүдтэй байгаа. Тэгээд энэ нь бол ингээд миний хувьд бол яаж ч бодсон ингээ өвчтэй байна гэдэг чинь бол те яаж ч бодсон ингээ хүний гаднах үзэмжинд бол нөлөөлнө. Гэхдээ яг нүүрний хувьд бол би ерөөсөө тэгэж нөлөөлнө гэж амар бодохгүй байгаа. Яг нүүрэндээ бол Селенагийн хувьд бол тэ миний түрүүний хэлсэн мэт заслууд бол хийлгсэн л байгаа байхгүй те fat transfer хийлгсэн тэ хацарныхаа одоо өөхийг соруулаад ингээд энэ дээр filler хийлгээд ингээд эрүү мэрүүгээ янзлуулаад ингээд хамраа мамраа янзлуулсан байгаа нь бол угаасаа ойлгомжтой байгаа. Тэр нь бол нэг өвчнөөс нь шалтгаалаад өөрчлөлтөд байхаар юм бол биш те. Тэгэхдээ жингийн хувьд болон хоолойны хувьд бол яаж ч бодсон энэ lupus болон тэ өвчнүүдээс нь бол шалтгаалж байгаа гэж миний хувьд бодож байгаа. Тэгэд тэр жим мен дээр нь ч бол одоо яах вэ? Тийг бол одоо хүнд хурна уу, таргална уу, одоо ямар хамаа ах уу те. Харин миний хувьд бол Селена тэр мисслаа бол болиосоо гэж бодож мисслч гэх юм одоо filler одоо энэ filler айгу хэлгээд те тэрийг болиосоо гэж бодож байна. Уул нь бол миний хувьд бол ингээд тэр round face нь бол амар таалагддаг байсан. Жохон бахта ер нь те айгу өрмөц царай байдаг гэсэн шүү дээ тий. Тэгсэн чи одоо ингээд яг юм төрөд болчихсон тий. Тэгээд тэрийг бас жоохон болиосол гэж бодож ин доо. За ер нь нэг иймэрхүү байна манайхаа. Ийм одоо Селена Гомесийн царайны хувирал өөрчлөлт хийсэн байж магадгүй мэс заслууд. За тэгээд одоо жингийнхэн fluctuation гэдэг тэгээд тэр нь юунаас болсон байж магадгүй энэ төр гэдэг өвчнөд холбоотой энэ төр гэдэг ер нь иймэрхүү зүйлүүдийг та бүхэнд ярьж өглөө. Яг нөгөө нэг энэхүү in the dark гэдэг дууныхан клипнээс нь болоод ингээд айгүй хейт аваад доромжлол хүртээд байгаа болохоор би та бүхэндээ хүмүүс гадуур юу гэж ярьж байна вэ гэдгийг ярьж өгөхийг хүслээ. Тэгээд та нар энэ тал дээр бол юу гэж бодож байна? Тэгээд Селена Гомесийг яг иймэрхүү мэс засалж юм уу? Тэгээд иймэрхүү cosmetic enhancement юмнуудыг хийсэн гэж бодож байна уу? Эсвэл үгүй гэж бодож байна уу? За тэгээд ер нь өөрсдийнхөө үзэл бодлыг доор комментэд бичиж үлдээгээрэй. За тэгээд та бүхэн маань нэрээ Селена Гомесийн тухай deep dive бичлэгийг бас үзхийг хүсэж байгаа бол доор комментэд бичиж үлдээгээрэй. Тэгээд би ер нь бол хий гэж бодож байгаа. За манайхаа ингээд та бүхэнд маань бичлэг таалагдсан байх гэж найдаж байна. Хэрэв бичлэг таалагдсан бол лайк дараарай. За тэгээд channel дээрээ subscribe дарж амжаагүй байгаа бол subscribe дараарай. За миний Instagram account right here. Instagram-ыг нь бас дагаарай. За ингээд дараагийнхаа хобол булангаараа цоор хэмжлэгтэйгээ уулзалтлаа. Түр баяртай.